За өнөөдөр бидний урилгыг хүлээгч Манастуудад хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр сүүлд хоёулаа ярилцсанаас хойш яг 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгэхээр GMP стандартад нийцсэн үйлдвэрийг Манас фармын зүгээс ашиглалтад яг одоо тухайн ашиглалтад оруулах гэж байгаа нь хамгийн их анхаарлын төвдөө. За сүүлийн байдлаар танай зүгээс технологийн суйрлуулалтын үйл явц бол идэвхтэй бол явагдаж дууссан гэдээ мэдээлжсэн шүү дээ. Тэгэхээр одоо бүтээн байгуулалтын ажил дууссан, үйлдвэрлэл ашиглалтад ороход бэлэн болсон байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн гол онцлог болон за хэдийн хугацаанд бас энэ хүү төслийг гүйцэтгэх гэд цаг хугацаа зарцуулсан байна. Талаар мэдээлэл хүргэхгүй. За баярлалаа. Манайх 2023 оны 6 сард одоо яг төслийн ажлыг эхлүүлж исэн. Тэгээ 3 жилийн хугацаанд одоо бид нэр уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслийг одоо хэрэгжүүлээд одоо энэ 6 сарын 25-нд бид үйлдвэрийнхаа нээлтийг хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. За энэ 3 жилийн хугацаанд үйлдвэрлэлийг 8300 м квадрат одоо ашигтай талбайтай үйлдвэр барьж байгуулсан. За үүнээс бол нэг 3100 м квадрат нь яг үйлдвэрийн одоо clean room системтэй GMP модултай хэсэг. 1000 м квадрат агуулга. За үлдэж байгаа нэг 4100 м квадрат нь бол дандаа юм дид үтц одоо инженерийн байгууламжийн хэсэгтэй ийм бүтээн байгуулалтын ажлыг одоо утгагүй нээхэд бэлэн болсон байна. За хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой юу? Эхний ээлжинд бол төлөвлөж байсан 20 гаруй тэрбум төгрөгөөс болвол цаашдаа бас төслийн тэлэлцтэй холбоотойгоор бол нэмэгдүүлээд явах боломжтой гэдэг талаар мэдээлжсэн шүү дээ. Анх бид нар төсөл эхэлж байхдаа нэг 23 тэрбум төгрөгийн одоо төсөл гэж төлөвлөж исэн. Гэтэл яг төслийн явцад бол одоо юмны үн нэмэгдэх. Дээрээс нь бид нар бас нөгөө нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой зарим нэг шинэ технологиуд нэмэх, шинэ шугамуд одоо шийдэх иймэрхүү асуудлуудыг одоо нэмэгцээр хагаад одоо бол нэг 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Танай зүгээс бас сүүлийн хөрөнгө оруулалтыг болвол эхний цэцлэгийн хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босолт хөгжлийн банктай хамтар шийдэжсэн гэсэн. Хоёр дахь нь бол арилжааны банкнууд бас өөрийн хөрөнгөөр шийдэж гисэн шүү дээ. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалт дээр бас сая нэмэлтээр шийдэж байгаа санхүүжилттэй хэрхэн зохицуулва? Энэ удаагийн төсөл дээр бол бид нэр одоо яг 100% дотоодын арилжааны банкудаас санхүүжилт авсан. За худалдаа хөгжлийн банк, голомт банкны одоо зээлийн нөхцлөөр санхүүжүүлсэн байгаа. Гаднаас бол бид нэр энэ удаадаа бол хөрөнгө оруулалт аваагүй. За Манас фармын зүгээс бол жилдээ 150 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэдэг байгаа шүү дээ. Ийм хурдлагч. За тэгэхээр одоо GMP үйлдвэр ашиглалтад орсноор хамгийн гол асуудал бол за уламжлалт ургамлын гаралт эмийн бүтээгдэхүүн хэдэн нэр төрлийг үйлдвэрлэхээр мэдээж бас нэг жилд бас үйлдвэрлэх эмийн хүчин чадал хэдийгээр гэж тооцоологдож байна. Бид нэр одоо бол яг уламжлалт технологид суурилсан уламжлалтын инновац шингэсэн тийм нэг 10 орчим бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэж байна. За энэ төсөл ашиглалтанд орсноор бол одоо он дуустал бид нар дахиад нэг 10 орчим бүтээгдэхүүнийг одоо нэвтрүүлэхийг зорж байна. Ингээд бол төслийн одоо эхний жилд бол бид нар бол нэг 20 орчим одоо уламжлалт болон ургамлын гаралтай имийг шинээр үйлдвэрлэхээр зориод ажиллаж байна. За тэгээд цаашдаа бол энэ тоо бол нэмэгдээд явна. Манай эм судлалын хүрээлэн дээр бол одоо Монголын одоо уламжлалт эмийн жорон дээр суурилсан ургамлын гаралтай бүтээгдэхүүний 20-30 орчим судалгаа хийгдээд явагдаж байна. Тэгээд эдгээр судалгаануудын үр дүнгээс хамаарат бүтээгдэхүүн нэвтрээд явах. Манай үйлдвэр ургамлын анхдагч боловсруулалтын хүчин чадал бол жилдээ нэг 300 тонн ургамлыг одоо анхдагч боловсруулалт хийх чадaltaй. Тэгээд энэ анхдагч боловсруулалт хийсэн ургамлаа бид нэр ингээд өтгөрүүлээд хуурайшуулад хуурай ханд гаргаж явдаг байгаа. Энэ чадал нь бол нэг 500 тонн одоо хандыг одоо өтгөрүүлээд хуурайшуулах тийм хүчин чадалтай байгаа. За үүнээс бол ургамал болгоноосоо хамаарат гарц бол нэг янз бүр гарна. За тэгээд хуурай эм хийх, ургамлын гаралтай хуурай эм хийх хүчин чадал маань бол нэг 297 тонн одоо хуурай бодисоор бид нэр эм хийх хүчин чадалтай. За мөн ургамлаар шингэн эм савлаад гаргахад бол 2.5 сая ширхэг одоо балкон эмийг ингээд савлаад гаргах жилийн хүчин чадал нь ийм хүчин чадалтай үйлдвэр байгаа. За үйлдвэр цэвэрлүүлж байгаас техник технологийн шийдлүүд хамгийн сүүлийн байдлаар ямар байдалтай нь автоматжуулалт хамгийн сүүлийн бас AI технологиудыг цэвэрлүүлж байгаа гэдгийг онцлог үзүүлэлтэй шүү дээ. Энэ үйлдвэр маань яг ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. За энэ бол мэдээж
орчин үеийн болон уламжлалт тийм жорон дээр суйрлана. Тэгэд үйлдвэр бариад нэг болчихдог, үйлдвэрээ ингээ барьцдаг. Гэтэл яг тэр үйлдвэрийг цааш нь ингээд ажилуулах чанарын тогтолцоо гэж одоо хамгийн чухал зүйл байдаг. Тэр энэ чанарын тогтолцооны тал дээр бид нар бол одоо орчин үеийн AI-д суурилсан, хэмэл оюун ухаанд суурилсан дижитал технологиудыг суйрлуулж одоо үйлдвэрийг автоматжуулах, хүний оролцоог багасгах. За тэгээд үйлдвэрийн одоо чанарын удирдлагын тогтолцооны баахан системүүд байдаг. Энийг бол дандаа AI суурьтайгаар шийдэх, өгөгдөл дата суурьтай шийдэхээр ингээд бас давхар ажлууд хийгдээд явж байгаа. Одоо жишээлбэл манай дээр өнгөрсөн жилийн 1 жилийн хугацаанд гэхэд манай бүх үйлдвэрийн хэмжээнд бол бүх одоо үйлдвэрийн бүртгэл, хяналт, өгөгдлийн систем ийм автомат болсон, хүний оролцоогүйгээр ингээд шийдэгдэг, real time болсон гэх жишээний ийм одоо мэдээллийн технологийн одоо хөгжлийг одоо энэ үйлдвэртэй нэвтрүүлэхээр ингээд бас бэлдээд давхар ажиллаад ингээд явж байгаа. За хамгийн сонирхол татж байгаа асуудал бол мэдээж бас энэ шинэ үйлдвэрээр дотоодын хэрэглээгээс гадна гадаад зах зээл рүү бол экспортын бүтээгдэхүүн гаргахаас зорилт төвшүүлж байгаараа онцлог байгаа. Сүүлд хоёулаа ярилцж байхдаа Киргиз улс дээр бол бүтээгдэхүүн бүртгэлээ бол баталгаажуулаад авч байна гэсэн тийм Евразийн бүсийн 5 улс руу бол экспортод гаргах зорилттой гэсэн шүү дээ. Тэгэхээр шинээр ямар зах зээлдээс бүртгүүлжүүлэлтэд баталгаажуулаад авъя гин экспортын зах зээлийн голлох стратегиас сонирхолтой юу? Евразийн 5 орны одоо Киргиз улсад бол одоо бүтээгдэхүүн маань амжилттай гараад 2 жил орчим болж байна. Тэгээд одоо бидний хамгийн сүүлийн мэдээг бол хятад улсад одоо 3 жилийн хугацаанд Vitagrip бүтээгдэхүүнийг одоо бүртгүүлэх тийм зөвхөн лабораторийн шатны одоо туршилтуудыг хийгээд амжилттай одоо үр дүнгээ хүлээж авсан. Одоо бид нэр хятад улсад Vitagrip 500 мг гэдэг бүтээгдэхүүнээ одоо нэг ойрын 1-2 сарын хугацаанд бүртгэлийн байгууллагын хүлээгээд авчих байх. Нөгөө лабораторийн үр дүнгууд нь маш сайн гарсан. Тэгэхээр одоо бол бид нэр энэ дээр бүртгэлийн ажлын дараа одоо борлуулалтын ажлууд, борлуулалт маркетинг ажлууд эхэлнэ гэж зорж байна. За хятадын зах зээлийн дараа араас нь ямар зах зээл зорилт? За хятадын зах зээлийн дараа бид Солонгос, Япон гэдэг энэ за тэгээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг одоо энэ бүртгүүлсэн байгаа орнууд дээрээ бүртгүүлсэн байгаа бүтээгдэхүүнүүдэд нэмж бүртгүүлэх. Одоо жишээлбэл Nano Calc гэдэг одоо шинэ инновац шингэсэн бүтээгдэхүүн гарч байгаа. Энэ бүтээгдэхүүнийг одоо энэ 3-4 орнд бүртгүүлэх энэ ажлуудыг бол хийнэ гэж тооцоолж байгаа. За бизнесийн орчны эрсдэл талаас аваад үзэх юм бол за валютын зах зээлийн зах зээлээс эрсдэлтэй холбоотойгоор олон улсын нөхцөл байдал дээр залангуяа за Монгол, Киргиз гэдэг одоо үйл ажиллагаа хэдийн нэвтрүүлээд байгаа зах зээл за 2026 он гарсаараас бизнесийн орчин талтай нийлүүлэлт, логистик, зардал тал дээр бас хэр эрсдэл дагуулсан бэ? Энэ тал дээр эрсдэл хүлээсэн. Одоо жишээлбэл төслийн хэрэгжилтийн явцад одоо бидний анхны тохирсон одоо тоног төхөөрөмж, материал бидний одоо нийлүүлэлт одоо хүлээгдэх, үн нэмэгдэх. За тэгээд валютын ханшны зөрүүнээс одоо алдагдал хүлээх гэх мэтлэн бизнесийн орчны бол одоо энэ дэлхийд даяар болоод байгаа энэ үн бол биднэрт бас нөлөөлж байна. Гэхдээ одоо ихэнх ажил маань одоо бас амжицсан учраас одоо ингээд нэг сүүлийн төгсгөл дээрээ л нэг багхан ингээд нөлөөлүүлэл ингээл гарах юм шиг байна. Тэгвэл гадаад орчинтой холбоотой энэ хүү зардлыг Монс фармын зүгээс хэрхэн одоо эцсийн бүтээгдэхүүн дээр шингээж гэнэ үү эсвэл хэрэглэгчдэд тусахгүй гэж шийдвэрлэж гэнэ үү? Ямар талаас нь эрсдлийг шийдвэрлэж явж байгаа вэ? Бид одоо аль болох бүтээгдэхүүний үнэ нэмэхгүй байхыг л хичээгээд л зорж байна. Гэхдээ бол яалтчгүй одоо сабаглаваад л гэдэг одоо шууд бүтээгдэхүүний өөрийн өртөгт нөлөөлдөг нөлөөллүүд ороод ирэхлээр одоо бол сая их чи бид нар бас нэг бага хэмжээний үнийн өсөлтийг хийж таарсан. За 2026 оны бас үлдсэн хугацаанд бусад онцлог Монс фармын зүгээс төлөвлөж байгаа ажлаа сонирхуулахгүй юу? Эсвэл бас хоёулаа ярилцж байгаа та антибиотиктэй холбоотой бас үйлдвэрлэлийг бас нэмэгдүүлэх чиглэл төвлөрч ажиллана гэдэг юм байдлыг хэлж ирсэн шүү дээ. Тий. Бид нэр одоо энэ ургамлын гаралтай уламжлалт хэмжээний үйлдвэрээ ашиглалтанд оруулчаад тэгээд араас нь одоо антибиотикийн төслөө бид нэр ингээд төр зогсооцсон байгаа. Тэгээд энийг ашиглалтанд оруулаад одоо зөвшөөрүүлээд ажиллагааг хийм болгосны дараа бид антибиотикийнхаа үйлдвэрийн төсөл рүү орно. Тэр бол одоо намраас одоо илүү идэвхтэй орж ажиллана гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол анхаарч байгаа зүйл бол одоо судалгаа шинжилгээнд дээр одоо энэ үйлдвэрт үйлдвэрлэх шинэ бүтээгдэхүүний туршилт судалгааны ажлыг эрчимжүүлэх. За энэ
бүртгэлийн ажлууд гэж байдаг. Одоо имийг судалгаа шинжилгээ хийгээд улсын одоо маш олон байгууллагаар явж бүртгүүлдэг. Энэ ажлууд дээр л одоо аль болох төлхөө анхаарахыг зорж байна. За 2026 оны байдлаар Monster Farm-ын зүгээс за эмийн зах зээл дэх бас хэдэн хувийг бүрдүүлж байна гэж танай зүгээс хамгийн сүүлийн судалгаа харуулж байна. Сүүлд хоёлаа ярьж байгаад бас бүтээгдэхүүний нийлүүлэлт хэмжээгээр 15-аас 20% гэсэн шүү дээ. Зах зээлээ ер нь тэлж байна уу? Гэхээр бизнесийн өсөлтөөр ямар түвшинд байна вэ? За яг ургамал гэхгүйгээр нийт компани хэмжээнд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол дотоодын эмийн зах зээлийн нэг 27.8 орчим хувийг эзэлж байгаа. Дотоодын эмийн зах зээл нь өөрөө Монгол улсын эмийн хэрэглээний нэг 17 орчим хувь дээр л байгаа. Тэгэхээр бид нэр бол 17-гийн 20 гэхэр чи нэг нийт эмийн зах зээлийн нэг 4-5 орчим хувь дээр л үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь эмийн зах зээл бол өнгөрсөн хугацаанд бол бас тодорхой хэмжээнд өссөн. Гэхдээ бид нар бол тийм зах зээлийн шээрээ бол тэгж тодорхой өсөөгүй. Одоо энэ үйлдвэр ашиглалтанд орсноор бол одоо бас нэг 2 орчим хувиар нэмэгдэх байх гэсэн зах зээл дэслэх хувь тэгж нэмэгдэх байх гэж тооцож